юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор гэрэлмаа захиралтай Элма Хужир Совилийн хамт олон өргөдөө оролцлоо. Нэвтрүүлгийн зорилго нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй гэгээлэг зүйлийг үзэгчдээ хүрэхийн чацуу хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн тэм хайрлахад оршдгоо. Өөрхангай аймгийн Хужир сумын нутагт орхон голын сав дагуу газарт Монголын усны 3 том хагалбарын нэг болох Хужир даршааныг түшиглэн байгуулсан 12 жилийн түүхтэй Элма Хужир даршаан Совилийг удирдах өдий зэрэгтэй авч байгаа хүн бол гэрэлмаа захирлаа. Совилийн өнгө зүс ажилтныхаа ажил амьдрал сум орон нутгаа гэсэн сэтгэлээр цаг наргүй хөдөлмөрлөгийн чицүү үргэлж хүний төлөө, хүүхдийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ирсэн эгэл даруухан нэмэгтэйг хүн чанар нэвтрүүлгээрээ багахан боловч танилцуулахыг зорьсон юм а. Хийсэн ажилдаа хэлэх үгтэй хөнгөж гэрэлмаа захирал эдний хамт олонд зориулсан үг гэлтэй. Хүн ардынхаа эрүүлэнхийн манаанд зогсохын зэрэгцээ хүмүүнлэг сайн үлсийн аянд сум орон нутгаа манлайлан оролцдог үнэхээр л хүн чанарын илэрхийлэл болсон хамт олон энэ байгууллагын түүхээс нэвтрүүлгээ эхэлье. Зах зээл жилдсэн 90-ад онд гэрэлмаа захиралч гэсэн бусдын адилаар хувийн бизнесийн эхлэлийг ундааны цехээс тавьж байсан ба улмаар үлэнгийн цех, архины үйлдвэр хүртэл нээн ажиллуулж 2002 онд Өөрхангай аймгийн Хужир сумын Аршаан Совилийн захирал томилогдсон ирснээр өдгөөгийн Элма Хужир Совилийг байгуулах санаа төрсөн түүхтэй. Альва эхэлж байгаа ажил бүхэн амар хялбар байдгүйчлэн гэрэлмаа захирал үйлчлэгчээс эхлэн дарга хүртэл олон албан тушаалын ажлыг хийдэг байснаа бидэнд хуульчсныг сонсоод аргагүй хөдөлмөрч эмэгтэйчүүдийн нийгэмдаа хэмээн бахархаж суусныг нуух юм. Би юу нэг хоосон байшинг босгоод сайхан ингээд совилал байгуулвал яасан. Энд чинь бас л хүний эрүүл мэндийн төлөө, хүний төлөө бас нэмжин сэтгэлээсээ зорж ажиллах гол зорилго маань хэдэн өдөр бодсон, дэвтэр дээрээ бичсэн, байгаа байдлаар бичээд тэрийг уншсан. Тэгтэл би эмч биш ч гэсэн нэг чадмаар юм шиг байхгүй юу? Тэгээд ихэлсэндээ тэгээд тэр үед отгон дарга маань их дэмжижсэн, хурлын дарга төмөр гэж хүн байсан. Тэгэл одоо бүтээн байгуулалт хийсээр хагаад нэг мэдсэн чинь 10 хэдэн жил болсон байна. Тэгээ одоо бол сайхан байна. Ягаад гэвэл анх 40 ордоо энэ сувлаа байгуулаад 40 ордоо нээх гэжсэн бол дунд нь 2009 онд 70 ордоо болголоо. Одоо би ерөөсөө яг нэг юм зүтгүүл хийж өгөнд ордгоо. Ерөөсөө л өөрийнхөө тэр чигээрээ явдаг алдчихсэн ч удаа би онжсэн ч удаа би. Тэгтээ ихэнх голцоо би өөрийнхөө ингээд 13-аар өөрийнхөө нүдээр хараад босгосон юм да хүн хайртай шүү дээ. Мэдээж компани байгуулна гэдэг чинь захирал гээл одоо нэг сайхан юу гэдэг юм дэ нэг машин унчаар тансаг яваад байхгүй шүү дээ. Энэ ард талд байгаа бүх хүний амьдрал байна. Ялангуяа хөдөө орон нутагт иж сум тийм ээ. Энэ сумд чинь ажлын байраар хангахад 3-4 энэ соёлол байна, нэг цэцэрлэг одоо сургууль байна л да. Тэгтээ мэрэгжлийн боловсрол хүч юм уу та? Тий. Сайн одоо сурлагатай, сайхан сургууль төгссөн нэг нь мэдээж хот бараадад яваад өгнө. Яг мэрэгжлийн хүн олно гэдэг бол хэцүү. Тэгээд нэг хэсэгтээ одоо хөл дээрээ зогсох гээд бид нар чинь ямар нэг хураасан анханасаа тийм хөрөнгө мөнгө байх юм биш. Санснараа юм хийж чадахгүй шүү дээ. Тэгэл одоо хий гэж бодож төлөвлөсөн юм а хийхийн тулд өнөөдөр болтол ингээл хар үүрээр босоод л нэг хэсэгтээ энэ байгууллагын чинь хөл дээр нь зогсохын тулд цэвэрлэгчээ хийлээ, нерваач хийлээ, нэгтлэн гаач хийлээ. Тэгээд одоо ахлах тоогоочооч хийлээ 10-аад жил одоо эний чинь хөл дээр нь зогсоох гэж бүхэл юмд ганцаар одоо орж илаа. Зүгээр намайг хүн нойлмол аваадаг гэж хэлвэл үнэмшихгүй ах л та.
Сайн яваа эмэгтэй ард, сайн хань, сайхан гэр бүл түшиг тулгуур болж байдагт үзэгч та бүхэн санал нийлэх үзье. Гэрэлмаа захирлын ард ч мөн түүний хүүхдүүд, бэр хүргэн, халамжид хань найз нөхөд, хамт олон тулах баган, нүмер нөөрлөг болдог нь лавтай. Ерөөсөө өглөө босоод ажилдаа гараад ирнэ гэдэг бол хамгийн аз жаргал. Ажлаа яг бүрэн хийчээд хүмүүстэйгээ сайхан яриад энэ сайхан хамт олон маань ингээд их сайхан сэтгэл төрүүлээд тэр өдрийн ажил их сайхан явсан бол яваад гэртээ хараад ингээд амархад бол хамгийн гэр дотроо очиод нөгөө ач зээтэй ингээд байх хамгийн аз жаргал. Миний хувьд бол 4 сайхан хүүхэдтэй. 11 ач зээтэй шиг сайхан бэрүүдтэй гэж боддог. Ээж нь хайрлаад хүүгээ ээжтэйгээ байжгаад айл гэр болоод гараад нэг сайн хүргэн түшчих юм бол тэрэн шиг аз байдгүй юм байна. Тэр бол өстой нэрээ хамгийн одоо сэтгэл зовоохгүй их хүн. Тийм учраас би энэ хөдөө орон нутагта ингэж 10 хэдэн жил болж ийн гэж бодож штэ өөр хүүхдээ хаяад тийм ээ. Тэгээ харуу залуудаа бол нөхөр ханисаа салж үзтээ. Зовлон бол ээжээсээ бүр багада одоо хагасж үзлээ. Яг нь 94 хүрч байгаа аавтайгаа өдөө утал байна гэдэг бол хамгийн аз жаргал. За тэгээ насны эцэст одоо би сайн нөхөртэй учирсан да баярлж явдаг. Яг үнэ хэлгээд. Тийм тэгээд их л залуу хүүхдүүдээ жоохон багт бас сайн ижлээсээ хагасч явлаа. Тэгэл сайн үнтэй ханьсаа бас тэр маань одоо аз жаргал баярлж байна л да тий. Хайртай өөр хүүхдүүдийнх нь авсан гэрээс хараад ийм сайхан үнийг бас тань руу явуулсан байх гэж бодож байна. Тийм манай бас Монголын сар болсон сайхан хүн шүү дээ тий. Тэгээд настай хүмүүсийн чинь ингээд хүнтэй суулаа гэхээр үгүй чинь одоо хөгшөрцөө хойно. Ингээл аяг цагаа хуваах хүн гэл ингээ яасан хачи юм бэ гэж бас бодож исэн үе байсан. Гэтэл ер нь хүнд чинь хань дутагддаг юм байна. Ханьгүй явсараад хүн хөсөрддөг, зэрлэгшдэг байдаг биш үү тий. Хайр дутж гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Хайр дутаад тэр одоо за яг хөтэ сэтгэлийнхаа одоо сайхан дотроо онгойтл ярьж чаддаг ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Эмэгтэй хүмүүс тэрнээсээ болоод одоо янз бүрийн доголддог амьдрал зөндөл нь шүү дээ. Би үгүй. Би ерөөсөө энэ хамгийн сайхан хань ижилгүй байсан үед ажил дээрээ л байх сайхан. Тийм. Тэгтэл бас яг уу сайн хань заяаж тэнгэрээс одоо бас илгээсэн юм шиг байна. Таанч одоо хоёулаа би энд ажилтаа тэр хүн тэнд ажилтаа гэж явдаг болохоос үнэхээр одоо халамжтай, сайхан одоо яг л манай хүүхдүүдээ аавыг хүмүүс тэр хүн бол их джентльмен хүн байсан гэж ярьдаг байсан байхгүй юу? Номонч байгаа. Яг одоо тэгэл адилхан миний хүүхдүүд ч тэр одоо миний ханд сайн надаас илүү тэр хүүхдүүдэд одоо их юутай ойр би бол хүүхдээ ер нь хүмүүс мэдгүй юм шүү дээ. Гарын ганцханд хөлийн дөрөөнд хүргэсэн хүүхдүүд нь зөвхөн түүний 4 хүүхдээр зогсохгүй. Тэрээр зах зээлийн ороо босгоо үед Хараншааны гэж нэрлэгддэг байсан өнчин ядуу 20 хүүхдийг олж аван эхийн хайраар ажил хөдөлмөр сурган өсгөж хүмүүжүүлсэн нь өдгөө 40-оос 50 болон амьдралын зам мөрөө гаргаж яваа юм билээ. Тэд гэрэлмаа захиралд үргэлж баярлаж явдаг төдийгүй түүнийг ээжээ хэмээн хүндэлж их үрийн сэтгэлээр өдийг хүртэл холбоотой байгаа нь юутай сайхан. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг л энэ баг та. Гэрэлмаа захирлын сайхан сэтгэлийн үр үгээр дуусаагүй. Гэрэлмаа захирал нь ээлмаа аршаан сувлийнхаа ажилтнууд тэдний гэр бүлийн төлөө үргэлж санаад тавьж ажил амьдралыг дээшлүүлэх тал дээр байнга анхаарч гэр оронд нь туслах, шагнаж урамшуулах, гадаа дотор аялуулахаас эхлээд бүхий л зүйл сэтгэл санааны дэмжлэг болоод эд материалын тусламж үзүүлдэг байна. Өөрсдийнх нь төлөө санаа тавихад ажилтнууд нь урам орж ажлын эрч хүчээр дүүрэн байдаг төдийгүй дарагдаа хүндэтгэлтэй хандаж баярлаж талархаж явдгаа илэрхийлж байсан юм а. Ингээд ээлмаа хужир сувлийн ажилчдын сэтгэлийн үгээс та бүхэндээ хүргэе. Одоо ер нь манайхан амьдралын дээшлэр ихэнх нь томооч машинтай байхгүй байгаа шүү дээ. Энэ бол бас л энэ амьдрал амжиргаан дээшж байгаа л гэж бодож байгаа шүү дээ тий. Тэгээд энэ
цаад ард талтанд би маш холбоотой байхыг боддог. Танаа мөн нөхөр яадгийн гихгүй нөхөр найрхуудаг бол зохицуулахыг үзнэ. Эхнэр нь харддаг бол зохицуулахыг үзнэ тийм ээ. Тийм тал маш их байна шүү дээ. За ээлмаа хужигт аршаан сувилал маань байгалийн халуун аршаан шавар дээр түшиглэн үндсэн үйл ажиллагаагаа явуулт юм а. Тэгэхээр сувилал маань нэг удаадан 250 хүн хүлээж авах хүчин чадалтай. За манай сувиллыг одоо ямар хүмүүс зорж эмчилгээ хийлгэхээр ирж гин вэ гэхлээр тулгуур тогтолцооны эмгэг, бөөр шээсний замын архаг өрөвсөл, эмэгтэйчүүдийн архаг өрөвсөл, эмэгтэйчүүдийн үргүйдэл, харуултын дараах саас аажилт, захын мэдрэлийн эмгэг, за арьсны харшил, хэвлийн хүндийн наалтц гих мэт ийм өвчтөе хүмүүс одоо манай сувиллыг зорин ирж эмчилгээгээ хийлгэж юм а. За сувилтай маань адилхан үйл ажиллагаа явуулдаг одоо 4 сувилал хужирт нутагт маань үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бусад сувиллуудаас одоо сувилал маань ялгарх онцлог нь юу гэдэм бэ гэхлээр саяхан одоо шинэ өргөтгөл маань ажилд орлоо. Тэгэхээр хамгийн гол онцлог нь үйлчлүүлэгчд маань эмчилгээндээ орох гэж одоо гадуур гарах одоо ийм асуудал байхгүй. Дотроо эмчилгээнд орчин маш одоо тоглог, орчин их тав тухтай. За нэг онцлог нь гэхлээр манай ажилчид болохоор одоо хүн бүрийг нэг бүрийг гомдоохгүй сэтгэлд нь хүрч үйлчлэх юмсан гэсэн ийм чин сэтгэлээр иргэдтэй үйлчлдэг нь одоо манай сувилийн онцлог юм а. Ард иргэдийн одоо эрүүл байх энэ үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаадаа бид бүхэн маш их сэтгэл хангалуун ажилтдаг юм а. За тэгээд бид бүхнийг манай хамт олныг нэгтгэж нэг одоо сэтгэл санаагаар хүмүүсийн эрүүл энхийн төлөө зүтгэх энэ сайхан боломжийг олгож бид бүхний төлөө байнга одоо анхаарал тавьж бидний төлөө явж идэг гэрэлмаа захиралдаа маш их баярлж байгаагаа энэ ташрамд илэрхийлье. Энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа хамт олнороо оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай хамт олон бол улирлын болон үндсэн гээд 40 гаруй ажилчдтай ийм сайхан өнөр өтгөн хамт олон байгаа. Тэгээд энэ олон ажилчдын ар гэр амьдрал ахуйг авч дааж яваа захирал гэрэлмаа захиралдаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ манай хужирт сум бол байгалийн баялгаараа халуун аршаан шавартай гэдэг утгаараа бол байгалийн энэ сайхан баялгаараа маш их онцлог ийм сайхан нутаг байгаа. Тэгээ энэ нутгийн унган хүүхдийн хувьд энэ нутгаараа бол маш их бахархаж ингэж явдгийм. Тэгээд хамт олондоо нутаг усныхандаа аав ээж ах дүү нартаа маш их баярлаж явдаг шүү. Та нартай хайртай шүү. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд миний хувьд энэ ээлмаа хужирт сувилд менежер ажилтай. Ажиллаад одоо 4 жил болж байна. Анх сургуульд төгсөж ирэнгүүтээ л ажлынхаа гарааг энэчнээс эхэлсэн. За тэгээд намайг өдий зэрэгтэй явхад хажуугаас минь дэмждэг захиралдаа маш их баярлаа гэж хэлье. За тэгээд манай захирлын хувьд бол залуу хүмүүсээ маш их дэмждэг. Тэр чутгаараа одоо залуу хүмүүсийг одоо өөрийнхөө хажууд сургаж өөрийнхөө туршлагаас бидэнтэй хуваалцаж биднийг эдий зэрэгтэй авч явж байгаа захиралдаа маш их баярлаа. Мөн ингээд хамт олондоо ч гэсэн маш их хайртай шүү. Баярлаа гэж хэлье. Ингээд намайг болоочийн баяр мангана гэдэг. Манай эцэг эх маань энэ аршаан сувилалд насаараа олон жил ажиллаад одоо ингээд тэтгэвртэй гарсан. Би ингээд энэ байгууллагт бас үргэлжлүүлээд ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Ингээд манайхаар ингээд ирж сувилуулах улсууд мань одоо хаанаас ямар унаа цугуу гэвэл одоо манай хужирт бүтээмж гэдэг орон нутгийн хот хоорондын орон нутгийн автобусаар үйлчлүүлж байгаа. Манай автобус мань мэрэгсэн жолоочтой тоглог 5 тухтай ийм автобус байгаа. Та бүхнийг өдөр бүр Улаанбаатар хотоос манай автобус ирж байгаа. Тэгээд ингээд манай хужирт ээлмаа хужирт аршаан сувилд хүрэлцэн ирж сувилуулахыг та бүхнээсээ урьж байна. За ээлмаа хужирт аршаан сувиллынхаа хамт олонд эрүүл энхийн манаанд энэ биеийн зориулж яваа хамт олондоо болон энэ оронд ээж болж эгчийн оронд эгч болд явдаг ээлмаа хужирт аршаан сувиллын захирал гэрэлмаадан одоо эрүүл энх сайн сайхан бүхний хүсье хамт олондоо зориулаад 4 мөрт хэлье.
жаргалан энэ хорвоогийн төмөн жаргалан түүний дотроос чухал жаргалан эрүүлэнхийн нэг жаргалан. Эрүүлэнхийн манай цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ ингэж эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Намайг Мегмар Сүрэн гэдэг. Би одоо 2011 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол бид нэр чөлөө цаг амралтаараа гадаад руу их явдаг. Бээжин, Утаагүмбэн, Хөхот, Манжуурын аялал гээд зөндөх аялалд явуулдаг. Тэгээд манайх хамт олон ч гэсэн энийг бас хэлхийг хүсэж байгаа. Тэгээд захиралдаа бас бидний нүдийг мэлмиг ингээд тэлж өгдөг танд их баярлаа. Энэ байгууллагад олон жил ажиллаж байна. Энэ байгууллагад ажиллах дуртай захиралтай болон хамт олонтой хайртай шүү. Ээлмаа соёлын хамт олон бөгөөд захиралдаа маш их баярлж байна. За ингээд бүгдөөрэнд нь зориулаад дайд дооны мэдлэгээр хөвшүүлье эндээс. Нутгийн сайхан хүмүүсийг нуурын шууд шиг найрсан цуглуулж наран ачлал байгалийн өвцаа наслахын адил хүртээгээд буцаадаг эхөө элмаа хочир сөйлээд ирээгээд өрөөд байна ээжийн элбэрэлтэй эмчилгээ үйлчилгээ эрүүлэнхий мөн хэрүүлтэй. За баярлалаа. За телевиз үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За би Галуу Өдрхийн бүрөөсрөн Ээлмаа хожирт компанид ажиллаж байхдаа туйлын баяртай байгаа. Ингээд энд хамт олондоо захиралдаа баярлж явдаг шүү. Намайг Нандин Цэцэг гэдэг. Би энэ байгууллагт Ээлмаа хожирт сувлын арчаан сувлын захирал гэрэлмаа захиралтаа баярлж явдаг шүү. Яагаад гэвэл миний амьдралын гэрэл гээгээ болж та нар маань миний амьдралд аз жаргал нэмж байгаад би их баяртай байна. Яагаад гэвэл намайг анх орж ирэхэд та нар нэр минь сайхан сэтгэлээр ухацсан. Тийм болохоор миний цаашдаа амьдралд нэг ч гэсэн амжилт бүтээл бас цаашдаа ажиллах урам зориг хайрлна гэдэгт итгэж байна. Та нартай аз жаргал сайн сайхан эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Уурлууж гомдоож байсан бол уучлаа. Гэрэлмаа захиралтаа баярлалаа. За би энэ байгууллагатаа би шавар эмчилгээний ажилтан байж байна. Тэгээд миний аав ээж болон миний ах бүгд энэ гэрэлмаа захирлынхаа гараар ажлын гараагаа эхэлцгаас хүмүүс байдаг. Тэгээд удам залгаж энэ хүнийхээ доор ажиллаж байгаадаа би туйл их баяртай байна. Намайг Даржин Нурмаа гэдэг. Би энэ байгууллагт 10 гаруй жил ажиллаж байна. Тэгээ хамт олондоо болон гэрэлмаа захиралдаа маш их баярлж явдаг шүү. Та нартай хайртай шүү. Намайг Баталзайн Сэрод гэдэг. Би 10 жил байхдаа Ээлмаа хожирт арчаан сувилд ажиллаж эхэлсэн. Одоо Ээлмаа арчаан сувилд мэрэгжлийн дагуу ажиллаж байгаадаа туйл их баяртай байна. Сайн байцгаана уу. Намайг Нацхан Үл Зөвхтэй гэдэг. Ээлмаа хожирт арчаан сувилд ажиллаа 5-6 жил ажиллаж байна. Сахилгаанчин хийдэг. Тэгээд хамт олондоо болон захиралтай их баярлдаг шүү гэж. Ээлмаа хожирт арчаан сувилын шавар эмчилгээнд ажилладаг. Намайг Эрдэнэ Өчрийн Мөнхчөр гэдэг. Манай сувлал шавар эмчилгээ, аршаа эмчилгээгээр алдартай. Бусад сувлыг бодвол илүү эмчилгээ хийдэг. Энэ бүгдийг хийхэд бүх бололцоо нөхцлөөр хангаж өгдөг захиралдаан болон хамт олондоо баярлалаа гэж хэлье. За намайг Сүхтэн Эрдэнэт гэдгээ. Би тэгээд хамт олондоо намайг надад тусал дэмжиж өгдөгт их баярлалдаг шүү. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Намайг Давд Оржийн Пүрүсрэн гэдэг. Энэ Ээлмаа аршаан сувлалд ажиллаад олон жил болж байна. Энэ гэрэлмаа захиралдаа эрүүл энх ад жаргал сайн бүхнийг хүсэн өрөөй. Манай энэ Ээлмаа аршаан сувлалыг зорин ирсэн та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Намайг Гамбалдын Уланбаяр гэдэг. Би Ээлмаа хожирт сувлалтай
шавар эмчилгээнд дээр ажилладаг. За ингээд энэ ажлын хамт олон болон захиралтай баярлж явдаг шүү. Тэгээд энэ зашааныг далимдуулаад өөрөнгө харансан хөдөө байгаа ээж аваартаа хайртай шүү бас та хоёрт эрүүл энхийг хүсье. Тэгээд намайг таньдаг болгонд бүхэн энэ өдрийн мэндийг хүргье. Би намайг Тойлог Альма гэдгээ. Би энэ аршин сүйд ажиллаад олон жил болж байна. Энэ хугацаанд ажиллаж амьдарч бид бүгдийн 10 гэр хамт олонны минь сайн сайхан байлгаж байгаа захиралдаан болон хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ Өвөр хангай аймгийн Хужир сумын нутагт байрлах Элма хужирт аршин сувлыг танилцуулж байна. Хужир сумын халуун аршин эмчилгээний чанартай шаврын урд газрыг түшиглэн байгуулагдсан Элма хужирт сувил нь 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгч сувлуулагчдын талархлыг хүлээгээд байгаа туршлагатай хамт олон юм а. Жилийн дөрвөн улиралд 7200-аас 8000 сувлуулагч хүлээ авч, сувлах хүчин чадалтай уг сувлын шинэ байр ашиглалтанд орсноор Элма хужирт сувилд амархад улам бүр тогтвортой болсныг дуулгахад таатай байна. Өөрийн сэтгэлд нийцсэн стандартын шаардлага хангасан сувлын үйлчлэгээ авахыг хүсэж байгаа хүн бүхэн Элма хужирт сувлыг зориорой. Элма хужирт сувлын үндсэн эмчилгээ сувилгаа нь халуун аршин засал, шавар эмчилгээтэй хослуулан физик эмчилгээ, иллэг, бариа засал, зүү төөн засал, жиргжүүлэлтийн үйлчлэгийг орчин үеийн дэвшлэлт технологи арга хэрэгсэл ашиглан хийж байгаа нь сувлуулагчдын эмчилгээ үйлчлэгэнд өндөр үр дүнг үзүүлж байгаагаас гадна үүгээрээ олон орны үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаад байгаа юм а. Эрхэм үзэгч та бүхэн тав тухтай орчинд мэргэжлийн хамт олноор үйлчлүүлэн амарч сувлуулахыг хүсэж байгаа бол Элма хужирт аршин сувлыг сонгоорой. Бидэнтэй холбогдох утас 99-ээс 2123, 99-ээс 37 тэг 7. 99-ээс 2123, 99-ээс 37 тэг 7. За тэгэхээр нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрсээр байна. Тэгэхээр өөрт байгаа чадах зүйлээрээ бусдаа туслана гэдэг бол үнэхээр агуу зүйл. Өнөөдөр би нэвтрүүлгийнхаа зочдоор маш их баярлаж талархаж байна. Учир нь Элма сувиллын газар маань маш олон ажлуудыг бас хийдгээ гэдгийг бас ойлгож авлаа. Мөн хамт олон нь одоо удирдлагууд дараа их бахархаж баярлаж явдгийм байна. Мөн одоо нийгэм рүү чиглэсэн хамгийн гол зүйл бол хүн хүнээ хайрлах, сайн үйлсийн аянд нэгдэх, бие бинийгаа дэмжих, туслах, сэтгэлийн дэм хайрлах энэ ажлуудын хүчээр бол ийм сайхан хамт олон оршинд тогтож байна гэж ойлгож байна. Тэгэхээр манай Элма захирлын хувьд ерөн одоо энэ орон нутгуудаа мөн энэ байгууллага дотроо ажилчдынхаа нийгмийн асуудал тал дээр маш их анхаарч эдгээрийг амарч сувлуулж, гадаадын орнууд амруулж, зугаалуулж, тэдний бас цаашд хөдөлмөрлөж эрч хүчтэй байх зүйлүүдийг нээж өгдөг юм бэ. Мөн одоо энэ орон нутгийнхаа багийнхаа иргэд рүү хандсан буянтай ээж, өрлөг их тэгээд одоо энэ хүүхэд багчуудад нийгмийн эмзэг бүлгийн өрх толгойсон ээжүүдэд бас тусалдаг юм бэ. Энэ их ажлынхаа хажуугаараас ямар ажлуудыг 2016 онд хийж гүйцэтгэв. Цааш дөрн ямар ажлын төлөвлөгөөтэй байна. 2017 оноо өгтөө та бүхэн маань маш олон ажлуудыг бас хийсэн харагдаж байна. Энэ талаараас үзэгчтэй хуваалцах уу? За 2016 он бол манайд маш их одоо бүтээлч ажлын одоо их ажил өрнөсөн. Тэгээд бидний одоо дунд энэ соёлол маань өргөжж соёлуулагч маань одоо нэмэгдэнэ гэдэг бол миний хувьд хүний төлөө, эрүүл мэндийн төлөө чадаж ядгаараа л одоо хувь нэмрээ оруулж манай хамт олон хүч хөдөлмөрөө гаргаж 225 ортой энэ суурь болоод нутаг усны маань бүх одоо ард иргэд маань хүч хөдөлмөр гаргаж ингэж бүтээсэндээ би туйлын баяртай байдаг. Энэ бол бага ажил биш ээ. Миний хувьд бол миний насанд бол хийж бүтээх одоо зориг орж хамт олонтойгоо хийсэн бүтээсэн энэ одоо бүтээлээ хараад маш их урам орж сэтгэл хөдлөж баярлж ойлгох дуудахтаа хүрч явдаг юм аа. Тэгээд энэний нээлтэнд бид нар одоо шинэ байраа нээгээд хурим найр хийн гэдэгтэй гол нь биш. Би аршин сувлын захирлаар ажиллаж байхад 102 өндөр настай хүлээж авч байлаа. Тэгээд 102 өндөр наснаас одоо байгаа нь 58. Тэгээд тэр 58 ажилч одоо ахмадаараа бахархаж энэ сувлынхаа нээлтийг 58 ахмадуудаараа нээсэндээ би туйл их баярлж идэг. Энэ бол одоо миний нэг дугаарт одоо сэтгэл зүрхээр энд ажиллаж исэн, энэ хөдөлмөрлж исэн энэ үеийн маань
одоо хийсэн бүтээсэн гавьяатай хүмүүс бол манай энэ соёлын ахмадууд байхгүй юу. Тэгээ энүүгээрээ одоо бахархаж явдаг энэ ахмадуудаараа би одоо энэ сайхан соёлынхаа анхных нь хаалгаар оруулж анхныхаа одоо тэр 58 ахмадуудаа баярлуулж одоо имчилгээ үйлчилгээ манай хамт олон хийж 8-аас 10 хоног одоо үн төлбөргүйгээр авсандаа маш их баярлж явдаг юм а. Энэ бол миний сэтгэлд цаг ямагт хоногших одоо маш их одоо уйл маарч юм шиг, дулт маарч юм шиг эднэрээр би одоо энэ сумынхаа тэр ахмадуудаар бахархаж л явдаг да одоо маш их сэтгэл хөдлөж байна. Тэгээд 2017 онд бол дахиад одоо яг чадал байдгийн болвол хөрөнгө мөнгөний боломж байдгийн болвол нэг 60 юм уу 80 хүүхдийн цэцэрлэг байгуулах юм бол энэ орон нутагт манай зунд нь бол соёлоологчийнхаа хүүхдүүдийг аваад өвөлд нь ажилчдынхаа хүүхдүүд бол сум орон нутгийнхаа эхчүүдээс өргөж толгоосон эмэгтэйчүүд байж болно, өвчтэй зовлонтой ар тал байж болно. Эдний өр садыг бас жоохон ч гэсэн нэг хідэн хүүхдийн авч одоо бүтээлтэй ажиллах юмсан л гэж бодож байна. Хүн чанар нэвтрүүлгийн зорилго нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй гэгээлэг зүйлийг үзэгчдэд хүргэхийн цэцүү хэнийг нэгэ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа нэвтрүүлгийн зочид болох Ээлмаа Хужирт Аршаан Сүвлийн хамт олон маань нутгийнхаа ахмадуудад чиглэсэн олон хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулалтын нэгэн хэсэг энэ жилийнхэд 10 хамтыг ихтгэл хамтад үн төлбөргүй аялуулахаар шагнаж урамшуулсныг үзэгч та бүхэндээ хүргье. Ээлмаа Хужирт Сүвэл нь хүн чанарын талаар ярих юм бол бас нэлээд олон зүйлийг хийж сумандаа бас манлайлан ажилладаг ийм томоохон байгууллага байна гэ. Тэгээд эдний байгууллага нь жилгүр ажилчдаа авч гадаад аялуулгын зэрэгцээ сум орон нутагт зохиогдож байгаа төрийн болон төрийн бус байгууллагын ажил, ахмадын ажил, залуучуудын ажил гэх мэт ажлуудад байнга оролцож байдаг. Түүний нэг илэрлэл нь бол саяхан болсон ахмадын дуун цэнгүй нэвтрүүлэгт Ээлмаа Сүвлэл дааж явуулснараа өндөр настан ахмадыг ихтгэл тамбад аялуулахаар болсон. За энэ нь бол бас ахмадууд оруулж байгаа ихээхэн хөрөнгө оруулалтын нэгэн ажил төдийгүй цаашид сум оронд хийгдэх, зохиогдох ажилд бас сэтгэлийн дуудлага болсон. Ийм томоохон ажил учраас бас энийг онцлон тэмдэглээ хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Заавал хүнд их том бэлэг, сэлт, хөрөнгө мөнгө өгтөн гол нь биш. Хүнд ер нь сэтгэлийн дэм өгөхөд тухайн хамт олны хүн чанарын илэрлэл бол тэрний цаана харагдаж байгаа нэгэн илэрлэл бол бас манай суманд үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудад харагддаг. Түүний нэгэн илэрлэл бол бас Ээлмаа Сүвэлд олон харагдаж байдгийн. За мөн сумын ард иргэдийн хөнгөлөлттэй үнээр амраах, ажилчтаа болон тэдний ар гэрт хандсан, боловсролд хандсан, сургуулийн хүүхдэд хандсан гэх мэтлэнгийн олон зүйл зохион байгуулдгаараа хүн чанарын нэгэн илэрлэл харагдаж байдаг. За энэ завшааныг далимдуулаад Хужирт нутгийнхаа нийт 100 олонд ирж буй 2017 онд юу сансан 9 хүслэн сэтгэлчлэн бүтч илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байж хүн чанартай хойч үедээ үлдээх маш олон зүйлтэй байгаасаа гэж саяны энэ зохион байгуулсан ахмадуудын цэнгүүн гэдгийг шал өөрөөр хий. Тэр нэг бүхэн өргөнд ингээл уулзуулаад дуулуулаад явуулж яхаар ерөөсөө яваад орохт нь яадаг юм бэ нэг ингээд нэг вино өгч үзье тэр хөдөөний ахмадуудад. Тэгээд ингээд яваад орохт нь бид нар ингээд 300 юм нэг удаагийн аян бэлдээд ингээд халуун вино өгөөд цуглараагүй л хүмүүс цугларсан гэж ярьдаг юм байлээ. Уул нь би нэг хүнийг л явуулах гэж орсон хүн шүү дээ. Эхлээд ороод нөгөө олон ахмадуудаа хараад сэтгэл хөдлөөд хоолой зангираад ээж маань амьд байсан бол ямар ахвч гэж боддөг юм уу. Тэгэл 10 хүнийг л одоо авч явах гал ингээл. Тэгээд тэр нь дандаа ингээд бүр одоо орхны цаана байдаг баг магийн ингээл нийлсэн хүн. Дээдлэн 72 та өнөөдрийн тэр хүн байхгүй.
За хүн чанар нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ Хужирт Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх 3 дугаар багаас бид бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Тэгээд нэвтрүүлгийн зорилгын дагуу Мэнд жаргал игч байгаа баярлуулахаар гинтийн бэлэг болж байна. Инхэн хорвоод эзэн билээ. Хүн ганцхан эзэн болохоороо. Та маань бас эдийн сайхан үр хөвгтэй тийм ээ энэ гэр орон цагаан сарынхаа өмнө даатгах тийм аз жаршил танд тохиолдож байгаад таныг бас баярлж байгаа баха гэж бодож байна. Тэгээд тий танд одоо бид нартай хамт багаас хүн байгаа та аруулаа явна. Тэгээ манай хамт олноос төлөөлж явна. Ингээд энэ сумаас 20-од хүн явах юм байна. Тэгээд та ганцаараа биш учраас орон нутгийнхаа дандаа настан буурлуудтайгаа хамт явах юм аа та. Тэгээд энэ багаас таныг гэж одоо ихтгэл хүлээлгэж танд сэтгэл гаргаж байгаа танаа багийн даргад бас чин сэтгэлээсээ баярлж байна. Багийн дарга бол олон жил ажиллаж байгаа ажил төрлийн холбоотой байдаг хүн ардынхаа энэ багийнхаа төлөө маш их юм хийдэг гэдгийг би бас мэднэ. Бид нэр одоо хамтарч ажилладаг. Тэгээ одоо танд одоо энэ ихтгэл үзүүлж таныг гэж энэ багийн олон дотроос одоо таныг гэж сонгосонд миний хувьд бол баярлж байна. Тэгээд та бас өргөх толгойсон эмэгтэй хүн олон хүүхэдтэй хүн тэгээд энэ завшааныг ашиглаад бид нартайгаа хамт сайхан аялаад ирээсэ гэж хүсэж байна. За Бэрхийн 3 дугаар багаас одоо 3 дугаар багийн иргэн өргөтөлгөөлсөн эмэгтэй Мэнд жаргал игч маань одоо ихтгэл там явах гээд байж байна. Тэгээд ихтгэл там явах аялуулах одоо зардлын одоо манай Хужирт сумын Элмэ Аршаан сувилийн захирал Гэрэлмаа игч маань дааж явуулж байгаа. Одоо Гэрэлмаа игчтэй бас баярлалаа. За тэгээд Мэндийн игч маань одоо ихтгэл тамбад очиад сайхан мөргөлүүлдээд үр хүүхдээ ар гэрийн амьдралыг сайхан даалгаад ирээрээ гэж хүсэж байна. Тэгээд Элмэ Хужирт Аршаан сувилийн хамт олон үйл ажиллагаа явуулж байгаа хамт олонд нь бас баярлсан талархалснаа илэрхийлье. Ийм сайхан юм төгөөд баярлалаа хүүхдүүд минь энэ дандаа явах юм боддог л байсан. Тэгээд энэ сайхан шавшаа олдлоо та нарт баярлалаа. Элмэ Хужирт Аршаан сувилийн хамт олон маань төлбөрийн чадваргүй өвчтөй 60-аад хүнийг сувилдаа өнгөө сувлан хөлөөр амаараа зурдаг авьяаслах хүүхдүүдийг сувилдаа амжилж амраахын зэрэгцээ уран бүтээлийг нь дэмжиж хөрөнгө оруулалт оруулахаараа онцлогтой. Цахилгаан стандаж ажиллаж байгаад модноос унд бэрсэн залуу хүртэл сувилдаа өнгөө амрааж эмчилгээ хийснээр одоо биеийн сайжирч байгаа гэд тоочод баршгүй олон сайхан ажлуудаар нь бахархууштай. Энэ ажлуудаа сум орон нутгийнхаа аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулалтын нэгэн хэсэг нь Хужирт бүтээн зорчиг тээврийн компани юм а. Тус сувилыг зорж байгаа зорчигчдыг ая тухтай найдвар давнаагаар үйлчлэх ажлыг Хужирт бүтээмж компани хариуцсан явуулдаг юм байна. Манай сумын бүтээлч хамт олонны нэг болох Элмэ Хужирт сувилийн хамт олонны хүн чанарын нэвтрүүлэгт оролцож байгаадаа бас баяртай байна. Тэгэхээр манай Хужирт сум маань бол халуун аршаан шавраараа алдартай олон жилийн хүүхдтэй энийгээ түшгэлсэн одоо өнөөдөр 4-5 сувилал үйл ажиллагаа явуулж байна. Энэний нэг нь бол манай Элмэ Хужирт сувилал юм аа. Ер нь манай энэ Хужирт сумд бол жилдээ 20 мянган амрах сувилуулагч ирж үйлчлүүлдэг. Мөн одоо Улаанбаатар хоттой хатуу уучлалтай замаар холбогдсон дид үс харьцангуй сайн хөгжсныг дагаад зам дагаж хөгжил гэдэг шиг бас энэ дээр бол намрах сувилуулагчид нутгийн иргэд эдэд бол аятай тухтай үйлчлэгийг бий болгох зорилгоор энэ жил Хужиртын одоо компани үйл ажиллагаагаа эхлээд хүн тээвэр одоо зорчиг тээврийн үйлчлэгээ бол эрхлээ явж байгаа. Энэ нь бол одоо бас сум орон нутагт ирэх аялагчид сувилуулагчдын тоо нэмэгдэх, энд одоо үйлчлэгээний чанар сайжрах энэ олон давуу талтай. Тэгээ би одоо Хужирт сумын маань аршаан сувилуудыг түлхэлсэн улс орныхаа өнцөг улмбараас ирж байгаа амар сувилуулагчтай аян тухыг хангасан үйлчлэгээг үзүүлэхээр манай сувилууд бол нэлээд хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Тэрний нэг нь одоо Элмэ сувил маань энэ жил хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт хийж, өргөтгөл барьж
нийт одоо нэг ээлжиндээ 225 хүн авахаар одоо бас хүчин чадалтай болж үйл ажиллагааны явагдаж байна. Хүн чанар гэсэн энэ нэвтрүүлгийн нэрнээсээ ахгуулаад өнөөдөр нийгэмд хамгийн их дутагдж байгаа одоо асуудал гэж үздэг би. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр дамжиж энэ хүмүүсийн хүн чанарт бол нөлөөлнө гэдэгт бол итгэлтэй байна. Хүн чанарын талаар бол манайх одоо энэ гэрэлмаа захиралтай хамт олонны үйл ажиллагаа бол харуулж байгаамаа. Тэр нь одоо энд ирж сувлуулж байгаа сувлуугчдын сэтгэлд нь хүрч үйлчлэх, энд одоо байх нөхцөл болцоог нь бүрэн хангах тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байгаа. За ингээд энэ хүн чанар нэвтрүүлгээр нутгийнхаа 100 олон та бүгддээ эрүүл энх, ад жаргал, сайн сайхан бүхэн ажлын амжилтыг хүсье өрөөё. Хожирт бүтээмжийн эмэгтэй бас их дайчин. Өстой дайчин. Би бол мэдэхгүй шүү дээ. Би энэ хожиртынхныг ерөн сайн мэдэхгүй. Би нэрэл хожиртын захирал гэрэлмаа юу гэдгийг ээлмагийн захирал гэрэлмаач гэдэг юм. Тэгтэл Чанцал Дэмаа гэдэг эмэгтэйг би бас л ер нь өөрөө их мондөг бүтээлч, ер нь ажилсаг. Тэрнийхээ одоо энэний төлөө энэний зөвшөөрлийг аавна гэдэг бол одоо түрүүний ярьдаг шиг тэр бичиг цаас яам тамган газар тий. Маань засаг дарга надад ярьж исэн байхгүй. Энэ эмэгтэй бол 2 жил явж иж энийг одоо бүтээж ирлээ. Маш том ажиллаа. Одоо энэ та нар ингээд холбоотой ажил үнэн штэ. Унаа гээл ховд юу завхан Баян үлгийгээд энэ чинь Улаанбаатарт ирнэ. Улаанбаатараас наашаа ирнэ. Баян үлгийгээс хэдэн мянган километр явж ирчээд дахиад наашаа унаанд суунаг гээл ингээд одоо явах юм бол бас энэ одооны энэ нийгэмд хэцүү байгаа үстэй тийм ээ. Гэтэл ер нь маш том ажил одоо манай дээр ингэж хийгдсэн 10-аад автобус сайхан их гоё 45 хүний суудалтай амраад унтаад явждаг ийм юмыг л одоо энэ эмэгтэй хийсэн гэж боддог. Энэний зэрэгцээ эдний 3 автобус дүүрэх юм бол манад 100 гаруй хүн хүрээлээ гэж шүү дээ. Гэтэл 100 гаруй хүн тал талаасаа ингээл одоо хаан суухыг, хаашаа явахыг, ямар автобусанд суухыг гээл ингээл бохимддаг байхгүй юу. Одоо бол би Чанцал Дэмаатайгаа хамтраад ядахтаа одоо энэ ачаалттай үед зуны цагт бол ингээл манай дээр ер нь 3 автобус орж ирнэ шүү. Тэгтэл Чанцал Дэмаа буцаагаал дараагийнхаа захиалгыг аваад би бол одоо Чанцал Дэмаад даалгаад байгаа. Ингээд би тусгай менежертэй байсан дорвол тийм ээ. Чанцал Дэмаа одоо тэр даргуун дээр байж байгаа хүн чинь илгээх карта одоо авъя гэсэн хүнд нөгөөд дараагийн ир хүнээ аваад яв хүнээ явуулаад ингээд хамтраад ажиллая гэсэн зорилготой байна. Тээврийнхэн энэ хужирт бүтээмж автобус бүтээмж компани одоо явуулж байгаа үйл ажиллагааг бас дэмждэг манай Ээлмаа төв маань. Тэгээ одоо яг Улаанбаатар руу бас аялах гэж байна. Тэгэхээр сэтгэлээ хуваалцаач та маань. За. Өөрийгөө бас танилцуулаарай юм ээ. За. Би одоо Оргийн давг гэдэг. Тэгээд одоо Ээлмаа энэ сайхан амралтын газраас намайг одоо аялалд явуулж байна. Тэгээд энэ сайхан унаагаар л одоо зочиж явах юм байхад ярьдаг байх та одоо. Та маань одоо ихтгэл там руу ер нь аялж яваа. Үгүй аялж байгаагүй. Одоо ер нь одоо аялах гээд одоо бөөн баярд ингээд байж штэ. Хүүхдүүдийн дундал. Миний хувьд бол энэ сайхан ахмад буурлууд багийн ахмадуудаас 1-2 хүнийг ихтгэл там руу аялах эрхийн бичгээр шагнасан юм аа. Тэрний нэг нь манай давггүй. Үзэгч та бүхэн хужирт Ээлмаа хужирт сувлыг зорж ирээрээ ая тухта унаагаар өдөр бүр бас үйлчлдэг юм бэ шүү. Тэгээ манай давг эгч маань манай 10-аад хүний төлөөлөл болж өнөөдөр бас Улаанбаатар хотыг зорж ихтгэл там руугаа явах гэж байгааг бид бүхэн нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас үдэж өгөхөөр гарч ирсэн байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Ийхүү нэвтрүүлгээрээ бид Ээлмаа хужирт аршаан сүвтлийн хамт олонний хийж хэрэгжүүлж ирсэн олон сайхан ажлуудаас үзэгч та бүхэндээ хуваалцлаа. Хүн чанарын илэрхийлэл болсон Ээлмаа хужирт аршаан сүвтлийн хамт олондоо ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг өрөөж үргэлж хүний төлөө гэсэн ариун үйлс нь ундран баяжиж дэлгэрэн бадрахын үлзийтэй ёроолыг өөд нь өргөн дэвшүүлээ. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Эргэн уустаа түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөгөө.